гадуурхал энтриг бол манай гэр бүл одоо ерөөс тоохо болцсон. Тэгэхээр ер нь бол аутизмтайгаа бүр 100% эвлэрсэн. Тэгээд одоо нэг гэсэндээ ингээд гой сэтгэл санаа маань эдгэрсэн. Ерөөсөө л энэ хүүхдийг хөгжүүлэх нь манай гэрийн зорилго болсон болохоор өшөө илүү их л юм зааж өгмөр санагддаг. Ер нь өөрийнхөө мэддэг чаддаг бүхэл юмаа л зааж сурахыг хүсдэг дээ. Хэцүү комментууд бас байдаг л да. Танаа хүүхд чинь тэнэг юм уу, хэлгүй юм уу, гадаад юм уу, хятад юм уу, хятад аавтай юм уу? Тэнгүүт нь жоохон гомддгол хэсэг ингээд хүмүүс яа ойлгохгүй байгаа юм болоо ингээл. Мэдээж охиноо том болоод гой хурмаа хийхийг харахыг хүсэж байгаа. Би тэврэхийг ойлгодог, хариг бас мэдэрдэг, би үг хэлдэг, дотор ертөнцийн цангаар яриадаг, би мөрөдөдөг, өөрийнхөө төсөөрөлд хурц баясдаг, би бүгдийг өөрийнхөө мэдэрдэг, болохоор намайг бусдаас үргэц битгий хараарай дуудаарай хүмүүсээ. Хэлэх үг, хийх үйлдэл минь содомч гэсэ өөрийгөө илэрхийлж байгаа минь л энэ шүү. Намайг жаахан ойлгож сонсвол нүдэнд минь ертөнц гэрэлтэж зүрх мэн хайрыг мэдэрдэг. За энэ жигийн сая уншсан сүлгийг бол би өөрөө охиныхоо ертөнцийг бодож төгсөлж өөрөө бичсэн. Ээж хүний л мөрөөдөл болохоор яг цаашид ийм аутизмтай хүүхдүүдийг хүмүүс нь ойлгодог, хайрладаг байгаасай гэх нэг юм дуутай болгочих юмсан гэж бод охиндоо зориулаад дуу хийх юмсан гэж өөрөө чадахгүй ч гэсэн. Тэгээд ер нь охиноо ер нь сайн мэдэрдэг баснаас тэр шүлгийг шүлэгч гэжтэй одоо. Тэгээ ямар ч зэ өөрөө тэр охиныхоо сэтгэлийг яг энэ охиныхоо ертөнцийг өөрөө тэгж цааснаа буулгасан. Намайг устас хөргөж битгий хараарай. Самбануу намайг гэдэг би 9 настай. Би найзуудтайгаа за хүн намайг ойлгоорой. Энэ жиг болохоор 4 настайд нь онцлуулж исэн. Одоо тэгээд аутизм гэж яриул одоо хэн ч гэсэн хаанаас ч хайсан аутизм талаар уншаад мэдчихээр мэдээлэл их байдаг болсон шүү дээ. Тэгэхээр яг онцлогдоод ер нь онцлогдсон цагаас хүүхдтэйгээ яаж ажиллах вэ гэдэг бол хамгийн том асуудал. Эцэгчүүдийн хамгийн гаргаж байгаа алдаа нь болохоор хүүхдээ онцлуулчаад нөгөө онцтойгоо эвлэрч чадахгүй айгүй их цаг алддаг. Араа бишвэлгүү дээ, үгүй хэлгүү дээ, удахгүй хэлд орох хэлгүү дээ ч гэдэг юм уу. Тэр хугацаа бол үнэхээр хайр хугацаа санагддаг. За тэгээд дөнгөж онцлуулчаад аргаа олохгүй, яаж харцгаа мэдэхгүй ингээд шаналаад байгаа ээжүүд бол бас зөндөө байдаг. Тэгэл одоо бит хоёрын ганц одоо ингээд сошиал охиныхоо ингээд сурж байгаа, чадж байгаа бичлэгийг тавьдаг нь бол тийм хүмүүст л чадж байгаа хүмүүс нь ингээд бол чимээгөө ингээд амьдраад яваад байгаа штэ. Би болохоор тэр гарч байгаа өөрчлөлтөө тэр ингээд асуудал тулгараад хүүхдээ хөгжүүлж чадахгүй байгаа ээжүүдэд бас нөлөөлчих юм гэсэндээ ингээд бичлэгээ сошиал байрлуулдаг. Тэгээд заримдаа ч тэгэл яна гайг байгаа гэж охиныхоо томорч байгаа охин болохоор заримдаа ч тэгэл би хэн нэг нь ингэж одоо дуу хоолойгоо гаргаж ийм хүүхдүүдийг хөгжүүлэхэд боломжтой шүү гэдгийг тууштай хөдөлмөрлүүл одоо хөгжих боломжтой гэдгийг би ч гэсэн нэг ээж ч гэсэн харуулах юмсан гэсэндээ одоо тэгэл янз бүрийн хэл амнаас айхгүй ч гэх юм уу те охиноо ингээд сошиал дийл гаргаад явж байгаа гэр бүл манайх. Амар байна уу? Сар сэндэ сахал синж байна уу? Хэцүү комментууд бас байдаг л да. Танаа хүүхд чинь тэнэг юм уу, хэлгүй юм уу, гадаад юм уу, хятад аавтай юм уу? Хандлт авахгүй ч ингэж хүүхдийн бичлэгийг оруулдаг юм уу гэдэг. Гэхдээ тэрэнд бол ерөөсөө бүр ингээд хүний урамд эмзэглэхээ болцсон. Урмын маш гой үгнүүд авнаа. Ер нь ихэвчлэн одоо нэг 190% гоё үг аавна шүү дээ. Одоо тэгээд энжиг таньж ер нь их танилтай болсон байна бит хоёр чинь тэгэл өстө өөрчлөгдөж гэн одоо жилийн 2 жилийн өмнө үзчихсэн хүн одоо бичлэгийг үзэхэд дандаа л энжи сайжирсан байна. Өстө мундаг болсон байна гэл. Тэгээд гол нөгөө хүүхдийн өөрчлөлт гарч байгааг хүмүүсийн амнаас сонсох бол бүр хамгийн том гоё урам. Эмэгтэй хүмүүс баярмын хүрги элсэн говийн сэрхийг тоогоор эцтэй би дэндүү хайртай. Тэгээ бусад ээжүүдийн хувьд болохоор ингээд аутизмыг хүлээн зөвшөөрч аргаа олохгүй байгаа дээрээ хамгийн их ядраад хямраад шантрах гээд байд юм байна. Тэгээд одоо миний хувьд ингээд нөгөө аргаа олцсон хүүхдтэйг яаж ажиллахаа мэддэг болсон болохоор
шантрах ямар ч тийм зогсох юу одоо бодол өрөөсөө байхгүй. Ингээл явна. Бүр одоо хатуугаар хэлэхэд би маргааш өглөөс ирэхгүй бол охин маань ямар байдалтай үлдэх вүлээч гэдэг юм уу те. Тийм юм батж жоохон хямардаг. Хаяа хямрал. Тийм болохоор тэгэл өглөө болгон сэрсэндээ баярлалаа. За өнөөдөр юу заах вүлээ? Охиндоо одоо юу сурах вүлээ гэдээ өдөр болгон өөртөө унтахтаа бодоод өглөө нөгөөтгөө хэрэгжүүлээд тэгээд нэг тийм байдалтай өглөөнөөс оройг одоо өнгөрүүл. Аутизмтай хүүхэдтэй болсон ганц ээжийн буруу биш те. Тэр гэр бүл төрсөн бол тэр гэр бүл хамтдаа л энэ хүүхдийн төлөө зүтгэх ёстой. Тэгээ ээжүүд маш их ганцаараа зүтгэдэг болж бүтэхгүй болохоор шантардаг. Тийм болохоор гэр бүлийнх нь ээж хүнийг ойлгоод хамтдаа бүр энэ хүүхдийн хөгжлийн төлөө зүтгэдэг байгаасаа гэж бүр маш их хүсдэг. Хүүхдээ хөгжүүлэх тал дээр ингээ би тэд яг өөрийн гэсэн нэг юм өөрийн үүрэгтэй болсон. Тэр нь хийнийхээ одоо нөгөө хийндээ ачаалал өөрүүлэхээс арай бага бас хийндээ айгүй амар байдаг. Тэгээ одоо жишээ нь би охиныхоо дандаа бичих, унших, бодох тал дээр нь ажиллахад аав нь орж ирээд за агарын тэнцийн тоглоулыг гадуур дагуулж алхахыг, өвөл олуулан мөсөн готок дээр гулгая гэдэг тэр бүх юмыг хийдэг. Агаа нь болвол ингээд шүлэг мүлэг чэйжлүүлэх те дуу муу дуулах тэр болгоныг агаа нь заадаг. Тэгэл би өнөөдөр юм заасан шүү. Энийг нь давтуулаарай гэж би гадуур гарахтаа агаад нь хэлдэг ч юм уу те. Ерөөсөө яг юм нэг хүн ачаалал, ээж хүн ачаалал аваад авах ш. Ээж хүн би юм хүүхд төрүүлсэндээ буруутай гэж өөрийгөө буруутгаж бүгдийг өөрөө өөрч одоо ядрах биш. Ерөөсөө л яг энэ гэр бүл төрсөн болол энэ хүүхдийн төлөө бид нар л хичээх ёстой учраас үүрэг хариуцлага ер нь яг адилхан үүрэх ёстой гэдгээ бол маш сайн ухамсарласан. За миний хувьд бол ер нь жоохон тоглоом тал руугаа хөгжүүлэх тал руу тэгээд гадаа гарах юм бол агаар эслэгэнд гараад спорт тал руу тий. Одоо оройлох гүнд сургалаа. Агарын теннис оролцоогоо тоглоом сургалаа тий. Канкегаар бол маш сайн болгоно. Оройтлох болгож байгаа болохоор канкегаар маш хурдан сурсан. Өшөө илүү их л юм зааж өгмөр санагддаг. Ер нь өөрийнхөө мэддэг чаддаг бүхэл юмаа л зааж сурахыг хүсдэг дээ. За би бол дүүтэйгээд тэгэл хичээл номд зүг хийгээл одоо сургууль дээр нэмэх хөдөлт үтсэн бол нэмэх хөдөлт дээр нь туслаа л гэдэг шүү гэл. Одоо пороронуудыг нүрж тавиал одоо энэ поророо дээр энэ порорны хүн бол юм чи хоёр хүүхэлтэйтэй болно гэдэг ч юм уу тэгэл. Хичээл номд нь туслаа. Заримдаа аав зоог байх юм бол дүүг авч гараад тоглуулаад. Хоорондоо маш юм нөгөө нэгт уялдаа холбоотой гэдэг ч гурвалсан тийм байдлаар бас ажиллаж ээж үр дүнд хүрдэг. Тэгээ яг хичээсний яг үр дүн бол ер нь гардаг шүү. Уугууд гэж хамтарч би ганцаараа зүтгэх биш. Хань маань зүтгэх, шүү маань зүтгэх биш. Яг л бид гурав хамтдаа нийлжээж энэ хүүхдийн үр дүн өөрчлөлт гарч илүү хөгжиж байгааг нь мэдрэх бүр үнэхээр гоё. Өнөөдөр охиноо онцлуулчаад энэ хоёр маань тусдын болдоггүй ойлгодоггүй байсан бол би өнөөдрийн хэмжээний юм одоо сэтгэл санаа минь бүр ингээ гоё эдгэртлээ. Аутизм гэдэг үгэнд дэмжиглэхгүй болтлоо юм хүчтэй байж чадах байсан болов уу гэж их боддог. Тэгээд үнэхээр хоёр гарт минь яг ингээд хоёр талд минь дэм болоод урагшаа ингээд юу ч сансан бодсноо хийхэд ингээд замын минь засч өгдөг, араас ингээд түлхэж өгдөг, ирч хүч өгдөг. Солонгосоор уншчих нь яахан. 누가 숨어있지? 까꾸 나야다 콩. 뱀이 뒤에 누가 숨어있지? 까꾸 바로 나야. 누가 숨어있지? 애플비. Монголоор юу гэж аавлээ? 흰 녹지. Хэн нуугдсан бэ гэж асууж байна тий. Солонгос хэлийг болохоор бүр эхнээс нь А, Б ч гэж ерөөсөө юу ч заагаагүй. Яг нөгөө солонгос төрсөн. Тэгээд нөгөө гидсэн дахтаа солонгос яриа сонсч ийснаас болсон юм уу? Ямар ч ийсэн 8 сартай солонгос төрөөд ирж ийсэн. Тэгээд өөрөө л ингээ үдж байгаа юмнасаа ер нь илүү их сурцсан. Нөгөө онцлуулснаасаа хойш нөгөө утасны хэрэглээг нь жоохон хоржгаад бас нөгөө хөөрхөн утаснаас юм сураад ирдэг болохоор нь утас үзүүлэхээр ер нь л солонгос юм гаргаад үзчихдэг. Тэгэл өөрөө уншаа сурцсан үсгээ нөгөө харааны чадвар нь бас гайгүй болохоор өөрөө уншаад нүдлээд тэгээд уншаа сурцсан. Аутизмтай хүүхдүүдийг ингээд нэг их гоц хүүхдүүд эдэг гэл хүмүүс тэгээд эдэг штэ. Тэрнтэй би бол нэг санал нийлдэггүй. Яг тэгвэл яг нэг 100-ны хэдэн хувь нэг гоц хүүхдүүд байдаг гэж магадгүй. Гэхдээ яг тухайн хүүхд юунд дуртай байна, яг тэр чадварыг олоод хөгжүүлчихвэл харин тэр талаараа илүү гоц байх магадлалтай
гэж боддөө штэ. Тэгээд энэ ч одоо хүүхдүүдээс илүү чадвархэр ялгаагүй л уншиж бүр аваачгүй л эс юм чи анх уншлуулахдаа. Тэгэл аваачгүйсээр нь ярьж чаддгүй гэж бодохгүйгээр ойлгож чадаа дотроо гэж бодоод ерөөсөө ууггүй л чихэнд нь хоногчлээ нөгөө картан дээр байгаа үгнүүдийг нь хэлж өгдөг. Өдрийн бараг 400-500 удаа хэлэх юм. Тэгэл чихэнд нь хоногсоор байгаа л явандаа нөгөө юм дагаж дуурах чадвар сууд юм шиг байлээ. Бэлэн зурсан зургийг боддог байсан. За уншиж өсгнүүдэд таньсан айхтар сүрхий холбож удаан л уншдаг байсан. Тэгээ одоо бол маш сайн уншиж сурцсан бүр. Одоо энгийн хүүхдүүдээс ялгаагүй бараг минутанд адилхан ойролцоо уншихаар тэгээ уншиж сурсан 1 жилийн хугацаанд хүрднүүдээ бүгдийг чийжилсэн. 10-ын дотор тоо бодоо сурсан. Тэгээд агаарын тенсээ бас илүү сайн тоглодог болсон. Аутизмтай хүүхдүүдийг спортоор дамжуулж хөгжүүлэх нь одоо хамгийн үр дүнтэй гэдэг яриа байдаг угаасаа. Тэрэн дээр нь үндэслээ за охиноо ер нь ажиглаж гиснээс хойш бол ерөөсөө спорт дуртай гэдгийг маш сайн ажигласан. Тэгээд гэртээ эхлээд нөгөө шаар үлээлгээд шаараар тоглуулж агаад аркетаар нь зохиулж агаад тэгээд аркета онж цогтөг болсон хойно бит хоёр за одоо охиноо хоёлаа багштай болгоё гэд тэгээд агаарын тенсний багштай болж 3 дахь жилдээ агаарын тенсээр хичээлж байгаа. Одоо л энэ хүүхд бол айгүй сайн харилцдаг. Ялангуяа дээрээс бөмбөгөө маш сайн ондог. Тэгээ тэр нь өөрт нь тийм гоё каптай гоё мэдрэмж өгдөг юм шиг байна. Одоо ер нь бол нэг тэмцээнд орох хэмжээний бол ер нь бол болцсон. Ер нь бол аав ээжийн дэмжлэг бол маш сайн. Би бол ийм аав ээжийг бол ер нь амьдралдаа бол ховрол харж байсан. Ер нь бол гутлын өмсүүлээл ингээл хажууд нь ер нь тэгэл байнга л хамт явж идэг. Ингээл цоошлоор харсан ч гэсэн ер нь тэгэл байнгын л хамттай байж идэг юм шиг. Надад бол амар гоё гэр бүл санагддаг. Ийм аав ээж гэдэг бол энэ нийгэмдэр олон байгаасаа л гэж бодож байна. Миний бодлоор манай гэр бүлийн онцлог гэвэл илүү амьд харилцаатай юм уу? Бус гэр бүлдээдгүй амьд харилцаа манай гэр бүлтэй юм шиг санагдаж. Аутизм гэдэг ертөнцид ороод бид хэд бол маш их төвчээртэй болсон гэр бүлээрээ ер нь энжиг уурлаад ташгирж исэн ч гэсэн тэрэнд нервтэхгүй даваад гарах хэмжээний. Тэгэхээр давуу тал бид хэдийг бас давхар хүмүүжүүлсэн. Маш их халуун дулаан уур амьсгал хэрэгтэй, амьд харилцаа хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. Маш их төвчээр хэрэгтэй гэдгийг бас ойлгуулсан. Энжигээс бас бидэд маш их зүйл суралцж байгаа. Хэрвээ охин маань аутизмтэй биш байсан бол би охиндоо энэний хэмжээний их хайр одоо цаг зарцуулж чадах байсан болов гэж боддог байхгүй. Энгийн хүүхдүүд өөрөө сурж боловсрол ингээ явцдаг штэ урсгалаараа. Бас л яг л тэгээд нэг тиймэрхүү нэг хандлагатай л байх байсан баг. Яг ийм онцлогтой болоод төрснөөрөө манай гэр бүл аавынхаа цагийг, агаагийнхаа цагийг энжи бол бүр хангалттай өөрлөгөө хандуулж өөртөө зарцуулж аваад мэдээж охиноо том болоод гой хурмаа хийхийг харахыг хүсэж байгаа. Миний хүсдэг зүйл одоо тий аутизмыг бол ингээд мэдээж хөнгөн төвшний, дунд төвшний байвал ингээд гадна төрхөөс нь ерөөсөө шинжих ямарч боломжгүй байдаг байхгүй юу. Тэгэнгүүт ингээд тэр хүүхдтэй харилцаа үүсгэж эхлэх юм бол энэ хүүхд ингээд аутизмтай байна да гэдэг онш нь баг багаар гарч ирдэг. Тэр оншуудыг ер нь ингээд хүмүүс хараад мэдчихэд та төч яасан ирэх юм, тэнэг юм уу, яасан юм зэрэг хүмүүс янз бүрийн үгээр доромжилдог. Яг зарим нь ингээд хөөрхнөр хүлээж авдаг. За ойлголоо юм байд юм байна уучлаарай гэдэг. Ер нь янз бүрээр тэгэж хүүхдийг илдээ бензээ үгээр хилж тэгж гадуурх тайлбарлаасаа гэж байгаа юм. Охиныгоо ирээд өгөө тасгай олимпийн тамирчин болгоно гэсэн мөрөөдөлтэй угаасаа ингээд ууггүй хичээл сургууль бэлтгэлд нь явуулдаг. Тэгээд охиноо тамирчин болоод тавтан одоо тий дэлхийн гой мундаг тамирчин болгоно гэсэн зорилготой гэр бүлээрээ бүр тийм ерөөсөө л тийм л зорилготой төсөөлдөг, маш гоёор төсөөлдөг охиноо олимпийн тамирчин болсон байж гэн гэдэг. Яг нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ, оюуны бэрхшээлтэй гэдгээрээ тусгай олимпиад оролцох одоо заавартай ч гэсэн яг энгийн хүмүүс шиг тийм тэмцээнд оролцоод яваасай л гэж үздэг. Тийм болтол нь хөгжүүлнэ, хүмүүжүүлнэ, гэр бүлээрээ зүтгэнэ. Намайг олгоорой хүмүүсээ би ганцаараа биш шүү. Чиний мэдэхгүй өнгөө би энэ хорвог хардаа